Сэдвэр бол хүмүүс яагаад худлаа хэлдэг вэ? Худал хэлсэнд нь бусд хүмүүс нь яагаад итгэдэг вэ? Худал хэлэхтэй холбоотойгоор бидний харилцаанд, хүн хоорондын харилцаанд итгэлцэл гэдэг зүйл яагаад чухал байдаг вэ гэдэг талаар ярилцах байгаа. Ерөнхийдөө бол судалгаанаас харахад хүмүүсийн ихэнх нь буюу 95% нь нэг ч удаа худлаа хэлэхгүйгээр бүтэн 7 хоног өнгөрч чадахгүй гэсэн судалгааны үр дүн гарсан байгаа юм л да. Тэгэхээр бидний эргэн тойронд бол жижиг худлууд байнга тохиолдож идэг. Гэхдээ зарим хүмүүс бусдаас илүүтэйгээр олон давтамжтайгаар худлаа ярьдаг. Үүний цааш шалтгаан нь юу бэ гэдгийг нэг сонирхолтой болж эхэлж байгаа юм тий. Ерөнхийдөө хүүхдүүд бол 2 нас хүртэл огт худлаа хэлэхгүйгээр маш шударга байдаг юм байна л да. 2 наснаас хоошоогоо болоод ирэнгүүт худлаа ярихыг сурч идэг гинэ. 2-оос 5 нас хүртэлх үед хүн арга техниктэйгээр худлаа ярихыг суралцдаг юм байна л да. Хэрхэн логиктойгоор худлаа ярих вэ гэдгийг суралцдаг гэсэн. Ихэнх судлаач нарын үзэж байгаагаар энэ хүүхдийн худлаа ярих үйл явц бол танин мэдхүн хөгжлийн нэг үе шат юм байна. Өөрөөр хэлэх юм бол зайлшгүй бас бидний даван туулах шаардлагатай танин мэдхүн хөгжлийн үе юм байна гэж үзээд байгаа. За тэгэхээр худал хурамгийг төрлөөр нь хэв шинжээр нь 2 хэв шинжэд хувааж болоод байгаа. Нэг нь болохоор шууд мэдээллийг нуун дарагдуулах буюу үнэн бодит мэдээллийг нөгөө хүнд хэлэхгүйгээр өнгөрөх байж болно. Тэр нь болохоор өнөөдөр юу хийсэн бэ гэхэд нь ерөөсөө огт хариулахгүйгээр явчих тийм. Энэ нь болохоор худлаа ярих төрөлтөө яваад орчин. Нөгөөх нь болохоор шууд худал мэдээллийг зохиох буюу тухайн өдрөө найзуудтайгаа уулзаа явсан бол юу хийсэн бэ гэдэг асуултанд нь өнөөдөр ажил дээр оройтчлоо гэж хариулах байж болно гэсэн үг. Тэр үндсэн хэв шинжээр нь ийм 2 төрөлт хуваагаад байгаа. Тэгэхээр бас худал болгон муу байдаггүй бахан тий. Яагаад тэгэхээр нийгмийн зарим нэгэн бусдыг гомдоохгүй тулд худал хийж болно. За маргаан зөрчилдөө үүсэхгүй тулд худал хийж болно гэх мэтчлэнгээр тий. Илдэг байдлын нэг хэлбэр болоод худлаа хэлчихэж болдог байх нь шүү дээ. Тэгэхээр нөгөө манай эрэгтэйчүүд бол гэдэг шүү дээ. Найз эмэгтэй нь би өнөөдөр ямар харагч нэг чи өстө дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй шиг харагч байна. Чи өстө хамгийн сайхан гэх. Энэ нь юу гэдэг чинь үнэхээр үнэн мэдээл байх албагүй. Гэхдээ нөгөө хүндээ мэдээж хэрэг эерэг мэдрэмжүүдийг төрүүлж байгаа эдгээр худал өгнүүдийг цагаан худал гэж хэлдэг байх нь. Бид нөгөө худлаа ярьж байгаа хүмүүсийг мэддэг штэ тий. Зарим тохиолдолд. Энэ ер нь бол өөрийгөө ингээл байнга худлаа ярьж идэм дөө гэдэг ч юм уу. Тэр хүмүүсийн цаад шалтгаан нь юу гэдэг вэ гэхээр нөгөөний түрүүний ярьсан хамгааллын механизм болж явж байгаа. Өөрөөр хэлэх юм бол байнга хин нэгний шүүмжлэл дунд бага нас нь өнгөрсөн ч юм уу те байнгын юм дутуугийн мэдрэмжтэй эсвэл хин нэгний анхаарлыг өөр дөрөө татахыг хүсэж байгаа л нэг хэлбэр байгаа гэсэн. Ямар ч шалтгаангүйгээр ер нь хүн худлаа ярина. Тэр нь бүр байнга тавтагдана гэдэг бол угаасаа байх боломжгүй шүү дээ те. Тэгэхээр байнгын юм худлаа ярьж байгаа хүмүүсийн ард сэтгэл зүйн ямар нэгэн асуудал байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь хамгааллын механизм байж болох нь байна. Эсвэл өнгөрүүлсэн бага насны дурсамжтай нь холбоотой байж болох нь байна. Microexpression буюу нүрийн хувирлал нь хүний занд төлөв, за тухайн үеийн сэтгэлийн хөдөлгөөн, юг нууж дарагдуулж хэлж байгаа зүйлийнхэн цаана ямар сэтэл байна гэх мэтчлэн таньж болно гэдэг санаа гаргаж ирсэн Пол Экман гэдэг сэтгэл судлаачийн зүгээс бол дараах 9 шалтгааныг гаргаж ирж байгаа. Бас нэг сонирхолтой юм. Гендерээс хамаарат худлаа хэлж байгаа шалтгаан нь өөр байж болт юм байна л да. Эмэгтэйчүүд ихэнхдээ бусдын сэтгэлийг гомдоохгүй тулд бусдад эвгүй сэтгэл төрүүлэхгүй тулд нэг юм манжилсан байдлаар гэх юм уу худлаа ярьдаг болвол эрэгтэй хүмүүс илүү өөрийнхөө тухай худлаа ярьдаг юм байна л да. Би ингэж явж байгаад ийм ингэж амжилт гаргаж ирсэн ч юм уу те. Өөрийн нөгөө давуу талыг дүгүүлгэх байдлаар худлаа ярих нь их байдаг гинэ. За түүнээс гадна бид нөр өөрөө өөрсдөө ч гэсэндээ өдөр тутамдаа худлаа хэлэх тохиолдлууд маш их гардаг те. За шинэ жилийн эхний өдөр 1 сарын 1-нд энэ жил би өстө өөр хүн болно гэж хамаг зорилго төлөвлөгөөнөд бичиж тавьчаал тэр нь магадгүй 2-3 сарын дараа аль нь хэрэгжээгүй байж жишээтэй те. Тэгэхээр бид нар яагаад ингэж өөртөө худлаа ярьдаг вэ? Энэ худлаа ярилтанд биднэрт сайнаар болон муугаар яаж нөлөөлдөг вэ? За тэгээд Виржиниагийн их сургуулийн сэтгэл зүйч доктор Белла Ди Пауло гэдэг хүний хийсэн нэг судалгаа байна л да. За энэ дээр болохоор худал хэлэх нь амьдралын нөхцөл гэдгийг хэлээд судалгаанда эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль аль нь өдөрт 10 ба түүнээс дээш минут үргэлжилсэн худал зүйлсүүдийг ярьдаг гэдэг дүгнэлт төрсэн байна. Энэ дээр бол бид нэр 7 хоногт хэрэг худлаа ярьж гэнэ гэхээр нэг нэгийн харилцаатай буюу хоёр хүний хоорондын харилцаанд яригдж байгаа зүйлсийн 30% нь худал байдаг гэсэн үр дүн гарч байгаа юм байна л да. Тэгэхээр бид нэр 7 хоногийн турш ярьж байгаа зүйлийн 30% нь худлаа байдаг гэсэн. Тэр яг худлаа ярьж явах үед тэгвэл бидний тархин дотор юу болдог вэ гэдэг нь айгүй сонирхолтой баг тий. Яагаад тэгэхээр хүн болгоны амьдралд байдаг юм болохоор
түгээмэл бид нэр тохиолдож байгаа шүү дээ. Гэтэл нөгөө худлаа яриад байгаа нөхөр мэн нөгөөтгөө хүлэн зөвшөөрөхгүй болж болно шүү дээ. Чи одоо би хийзээд гисэн гэдэг ч юм уу. Чи л имлэгээр хүлээж авч ирнэ түрүүний зүчийн хэлсэн эффектүүдийг ашиглаад авах юм бол заавал бас тэр харилцааг авч үлдэх хэрэгтэй юу үгүй юу гэдгээ бодолцох хэрэгтэй. Тэгэхээр аливаа харилцаанд орж явахдаа бас би өөрөө хүнд итгэж чаддаг хүн үү гэдэг асуултаас айгүй чухал санагдаад тий. Магадгүй өмнө хинэгэнд итгээд хууртцсан. Одоо түүнээсээ болоод хүн болго ер нь л худлаа ярих боломжтой байд юм байна. Ингээд дарааж байгаа харилцаануудад хэлж байгаа зүйлийг нь дандаа эргэлзээтэйгээр хүлээж авах. Ер нь зүгээр хэн мэдхэвдэ гэдэг байдлаар хүлээж авах те. Энэ нь тухайн хүндээ гаргаж байгаа хайр сэтгэлийг нь тасалдуулах, бүр ингээд өөрийгөө бүрэн 100% зориулах боломжоос нь хомслоо л гэсэн. Яагаад гэвэл цаана энэ хүн яаж ч магадгүй штэ гэдэг айдас байгаа даа гэсэн. Итгэхийн нөгөө талд нь харилцаанд орж байгаа би бас өөрийгөө үнэн байлгах талаас нь ягаад тэгэхээр нэг л удаа худал хэлчих юм бол харилцаанд маань одоо дараа нь сэрэгдэж болохооргүй сэв сууж идэг те. Өөрөөр хэлбэл жижигхэн л юм шиг мөрчлөөсөө бидний харилцааг, бидний үндсүүлийг, амьдралыг сэвтээдэг үйл явц учраас өнөөдрийн дугаарыг бас онцолж бэлтлээ. Тэгэхээр та бүхэн маань өөрийнхөө хувьд харилцаж байгаа хүнийхээ хувьд үнэн байх гэж хичээж байгаарай. Тэгээд харилцаа эерэг нэг нэгэндээ итгэлцэлтэй байх юм бол ерөөсөө аз жаргалтай амьдрал тасалдахгүй л гэсэн үг шүү дээ, тийм. За тэгэхээр дараагийн дугаараараа эргээд уулзъя. Энэ удаагийнхаа дугаарыг ингээд төгсгөе. Баярлалаа. Баяртай.